Чэ Батцорог төлөөлөгч. За та бүхэнд энэ өдрийн амар амгалан алхая. Хотын дарга, хурлын дарга болон төлөөлөгч нар болон бусад агентлагийн холбогдох газрын улсуудад энэ өдрийн мэдгийг амгалан айлтгая. За би энэ 2-3 зүйлүүд дээр тодорхой агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагааны танилцуулгатай холбоотой зарим зүйлүүдийг тодруулъя. За ер нь бол яг дулаалга хийх нь бол хамгийн чухал буюу Улаанбаатар гэдэг ийм төслүүд явж байна. За энэ төслүүдийг бол хийх нь зөв. За би дулаалгыг энэ UNDP-ийн чип төсөл гэдэг байгаа. За энэ төслийн хүрээнд энэ нийтдээ 2600 байшин 1400 гэр байна. Энийг санхүүжилтийг хэдэн орсон бэ? 5000 өрхийн санхүүжилт яг ямар зориултаар ямар хуваараар санхүүжилт хийгдсэн бэ? За дулаалгатай холбоотой энэ 5000 айлд LPG-ийн 100-т өгөх гэж байна. 100 маань 6 кВт 10 кВт-ийн 2 төрлөөр орж ирэх гэж байна. Нийтдээ хичнээн тонн LPG энэ нэг сараас ахуулаад халаалтын улиралд хэрэглэх вэ? Нэг LPG-ний 1 кг-ийн үн ямар үнэтэй байх вэ? Хадгалалт болон тээвэрлэлтийг хэн зохион байгуулах вэ? 5-7 түл шүү. Эсвэл гэрээтэй байгуулгуу, эсвэл шинээр байгуулах газар уу? За ер нь хагас коксцсон нүүрс бол угаасаа дэлхийн нийтийн жишгийн дагуу дэлхийн бүхэл хотууд, улсууд хэрэгжилж ийсэн. Бидний ойрын 2-3 жилд хийх гарцуул энэ хагас кокс мөн. За энэ хагас коксцсон нүүрсний зөрүү анх удагаасаа хэллээ 350,000 тоннд бариулах гэж штэ. 309,000 тонны хагас коксыг бүгд найрамд хятадад улсаас за үлдсэн нэг 40 гаруй 50,000 тонны хуучин митлинг буюу шахмал түлшээ үйлдвэрлэж байна. За үүнтэй холбогдуулаад энэ танилцуулгыг харлаа л да 11 сарын 1-ээс 17-ны өдрүүдэд харьцангуй дулаан байхад нийтдээ өдрийн хэрэглээ нь 2-7 хоногт 2,2 тонн митлинг сардаа ингээд үзэх юм бол 6,6 мянга. За тэгээ ингээд 8 сараар үзэх юм бол 528,000 тонн гарахаар ийм үзүүлэлт харагдаж байна. 11 сарын 1-ээс 11 сарын 17-ны хэрэглээг чи үзэхэд. За тэгтэл одоо бидний хамгийн том зорилт бол түрүүн хотын даргын яриандчдэр танилцуулганд хэллээ. 350,000 тонн нүүрсээр бид нар хагас кокс нүүрсээр анх удаага хулгайлагддаг байсан гэдэг жин. Тэгтэл энэ өнгөрсөн сарын хэрэглээг болон сард хэрэгжилж байгаа яг хэрэглээ хэд байгаа вэ? Одоо сард хэдэн тонн нүүрс Улаанбаатар хот хэрэгжилж байгаа. Энэ тоог нь хэлээд өгөөч. Тэгэд яаж хуваар гаргахаар төлөвлөж байгаа вэ? За өдрийн хэрэглэнээс хамааруулаад нийтдээ 150,000 тонныг хэмнэх энэ хэмнэлт байна. Одоо энэ 11 сарын 24-нөөс эхлээд цэвэр хагас кокс нийлүүлж эхэлсэн. За одоо ингээд ирэх 2-7 хоногт хэрэглэгчдэр байгаа үлдсэн митлингийн зарцуулалт дуусаад ингээд 12 сарын эхний 10 хоногт бол бүтэн хагас кокс руугаа шилжих энэ шилжилт эхэлнэ. Тэгэхээр цаашдаа бол ерөөсөө цэвэр эрчим хүч яндаг буулгаад гал төлөхгүй байх л ерөөсөө хамгийн туйлын зорилго шүү дээ. Хэрв ямар нэгэн байдлаар хагас коксч бай, мэдлэнч бай, шахмал түлшч бай үйлдвэрлэнэ гэдэг бол агаар орчинд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр бидний цаашдын 3 жилийн зорилт буюу 2 жилийн өмнө хэрэгжүүлэх гэж байгаа зорилт маань бол цэвэр эрчим хүчийг хэсэгдсэн байдлаар эрчим хүчний их усүр барих. За үүнийг шугам сүлжээний шинтгэл хийх замаар өргөтгөлөөр бид нар шийдвэрлэх асуудал байна. За дараачийн бас нэг асуудал нь одоо 1 тонн хагас коксийн үнийг 1,136,000 гэж өртөг тооцсон байна. За 309,000 тонноор үзэх юм бол энэ бол нэг зөрүү алдагдал нь Улаанбаатар хотын хэрэглэгчдэд 1 тонныг нь 200,000-аар зарж байна. 936,000 зөрүү гарч байна л да. Тэгээ 309 тонноор үзэх юм бол энэ бол нэг 300 орчим тэрбум төгрөг. За энийг 5-7 түлшээс үйлдвэрлэж байгаа гэсэн. За өнөөдрийн байдлаар 5-7 түлш дээр ямар нэг үйлдвэрлэлт явахгүй гэсэн. Зөвхөн урдаас бүгд найрамд хятад ард улсаас оржсон хагас коксын нүүрсийг уутанд хийгээд савлахад хэдэн хүн яг ажиллаж байгаа вэ? Хуучин 1800 ч үлээ бараг цагтаа 3000 хүрч ирсэн гэсэн. Улаанбаатар хот аваад энэ тоог үлэмж хэмжээгээр бууруулсан байх ёстой. Хэмнэлт гаргасан байх ёстой. Үйлдвэрлэлийн зардлыг бууруулах замаар тодорхой хөрөнгө гараад эндээс дараачийн алхмуудыг хийж явах ёстой. Өмнө нь бол митлингийг 600,000 төгрөгөөр үйлдвэрлээд 150,000-аар зараад энэний зөрүү 400
Хотын дарга хариулъя. За, би Бацраг төлөөлөгчийн асуултанд хариулъя. За, эхлээд юунаас эхэлнэ? LPG бол сардаа, оргил сардаа 2200 тонныг сардаа хэрэглэнэ гэсэн ийм тооцоотой ажиллаж байгаа. Оргил сар гэдэг нь 11, 12, 1 сар. За тэгээ 2 сарын дунд хүртэл ер нь бид нар хэрэглээг тэгж тооцсон шүү дээ. Анх ер нь нийслэлийн иргэдийн урлаас тэгж татаасаа гаргасан. За бид нар бол одоо ямар нэгэн татаасгүйгээр хэрэглэгчд 2400 төгрөгөөр килограммын өхөр ийм тооцоо гаргаж байгаа. За энэ дээр мэдээж нөгөө өөрөө энэ аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар нь нийслэлийн төсвөөс ямар нэгэн санхүүжилт авалгүйгээр өөрийнхөө зардлыг шингээгээд ингээд ийм үнээр явж байгаа. За сайн юм нь юу гэвэл энэ 2400-аар зарж байгаа нь одоо гадуур зарж байгаа нөгөө пропан бутааныхын харьцааг өвлийн улирлын эд саруудад 100% бутанаар нь явж байгаа. Ингээд пропанаар нь. За ингээд 2 сарын дундаас эхлээд пропан бутааныхаа харьцааг холиод 5 сар хүртэл ингээд харьцаагаа тэгшдгээд явчихна гэсэн ийм тооцоотой байгаа. За энэ ондоо бол ер нь бид нар 12,000 тонноор энэ 5,000 айлыг хангана. За ингээд 50,000 айл болох юм бол энэ тоо 100 гаруй мянган тонноор бид нар жилийг авна гэж. Одоо Монгол улсын нийт энэ LPG-ийн хэрэглээ чинь 100 хэдэн мянган тонноор явж байгаа шүү дээ. Улаанбаатар хотын одоогийн байгаа хэрэглээ чинь 100 хэдэн мянган тонн. За энэ улсын хэмжээнд 200 хэдэн мянган тонн болж байна. Тэгэхээр бид нар бол ирэх жил бол ийм том хэрэглээтэй болох учраас тодорхой хэмжээнд тавталгай сайжруулсан түвшний үйлдвэрийн баруун үйлдвэрийн хашаан дотор жижиг оврын агуулах, за цаашлаад нөгөө савлах төхөөрөмжүүдийг одоо суйрлуулад ингээд аюулгүй байдал бүх юмыг хангаад ажиллаж байгаа гэдгийг хэлье. За хагас хогс дээр нөгөө бид нар чинь намайг ажил яг энэ нөгөө тавталгай менежментийг очиж авах чинь бараг 3000 хүрсэн байсан шүү дээ ажилтны тоо. 2000 хэдэн зуун байсан. Одоо бид нар 1000-аас доош нь оруулаад явж байна. Яагаад огт үйлдвэрлэл явагдахгүй байгаа гэж бас ойлгож болохгүй. Саяны энэ 20 хэдэн мянган тонн нөгөө сайжруулсан түвш, за сүүлд нэмэлтээр үйлдвэрлээд байгаа бараг 40-50 мянган тонн мийдлэнгийг савлах тээвэрлэл борлуулалтын ажил энэ тавталгай түвшин дээр явж байгаа. За эх жил бид нар бол энэ 50,000 өрх айл хэрвээ газ руугаа шилжих юм бол дахиад бид нар оронтойг багасгах, бууруулах ажлууд хийгдэнэ. За ер нь бол бидний гол зорилт бол 2027 оноос эхлээд ямар нэгэн эрдэнэс тавталгайгоос татаасгүй болох учраас алдагдлыг яаж ихээр бууруулах уу? Яаж энэ хүн ажиллах хүчнийг цөөлөх үү гэдэг энэ чиглэл рүүгээ бид нар илүү түлхүү анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлье. За ер нь бол бид нар энэ тооцоогоор бол 350 мянгаар орох ирээдүй байна. Сая энэ 11 сарын 15 хүртэл ер нь айлууд жоохон нөөцлөлт хийд юм бэл. Ингээд энээс хойш өдрийн хэрэглээ нэг 2000 тонноор явцдаг. 2200-аас 2000 тонны хооронд явна. Ингээд тооцож үзэхээр халаалтын улирал нэг 5 сар ихээр дуусгаад бид нар 350 мянгаараа ер нь жигдрээ дуусна гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байна. Тодруулж асуух Бацраг төлөөлөгч, тодруулга 1 минут. За тэгэхээр ямар ч байсан 350 мянган одоо үзүүлэлтийг харж байгаад ирэх саруудын үзүүлэлтийг хараад 350 дээр бол бариулна гэсэн хуваар гаргацсан байна гэж ойлголоо. За ерөнхийдөө үнийн дүнгийн хувьд бол 1.1 саяар зарж байгаа хагас коксыг дараа жил үлэмж хэмжээгээр хямдхан үнээр өөрөөр хэлбэл 26-аас 27 оны өвлийн хачаалалд ийм үнээр бид нар авахгүй дотоодоос хийх юм байна гэж ойлголоо. За ер нь бол одоо гаргаж байгаа энэ зөрүүг тавталгай түвшээс эрдэнэс тавталгай түвшээс олгож байгаа юм байна гэж харлаа. За тэгээд би бол 100хан дээр л айгүй шүүмжлэлтэй хандж ирсэн. Одоо 32 мянган түүхийн нөөц төлж байгаа 100-ыг бол төсвөөс төлөх нь буруу гэж. За тэгээд Захиргааны иргэн шүүхийн шийдвэр гарсан гэсэн. Тэр шийдвэрийг манай агаар орчны бохирдлоо тэмцэх газар нэг нээлттэй тавиадгаач. Яг ийм